Сайн байцгаана уу? Амьтан тартай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтраа ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од Мандрын алтан гишүүд дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV Од Мандр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр маш сонирхолтой үхлээс эргэн сэрсэн олон гайхалтай амьтдын түүхийг ярих болно. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн амьтад өстой хөөрх юм аа. Өстой запас амьттай амьтад гэдэг шиг л те. За хамгийн ихний амьтан бол монголчууд бүр тэр тундаа хамгийн их гой бахархаж сонсох амьтны тухай ярих гэж байна. Дэлхий дээрх цор ганц зэрлэг адуу тахийн тухай. Тэгэхээр тах гэхээр биднэрт нэг юм алаг нөгөө бага ангийн сурах чигтэр заадаг алаг амьтныг бид нар зебра гэж бодоод яг үүндээ бол нөгөө зэрлэг адуу тахь маань бол юм яг адуу шиг шаргал бор шаргалт өнгөтэй задууг бол арай тийм бахимдуу биетэй богино хөлтэй тийм амьтан байгаад байдаг. За тэгээд Монголд зэрлэг онгон байгальтай амьдарч байгаа цорын ганц зэрлэг адуу тахь юм аа. Тэгэхээр энэ амьтан маань яаж устж үгүй болоод тэгээд хэрхэн яаж дэлхий одоо бас энэ амьтныг мэдсэн таньсан тухай. За эхлээд тахь үгүй болчихсон. За Монгол улсын нутагт тахь гэдэг амьтныг хамгийн сүүлд 1968 онд харсан байдаг. За тэгээ энээс хойш ганц ч харагдааг болохоор маш харамсалтай нэг мэдээллийг дэлхийд дахинд тун хөдөлгөөн цацсан. За энэ бол зэрлэг байгальд тахь гэдэг амьтан бүрэн устсан гэдэг ийм мэдээлэл байсан. Тэгээ хүн төрөлхтний хувьд за ялангуяа монголчуудын хувьд одоо энээс харамсалтай мэдээ гэж байсангүй. За тэгээ говийн их дархан цаазд газрын Б хэсэгт буюу гүн тамга гэдэг газар манайх одоо өмнөх нэвтрүүлгээрээ дурдчихсэн нөгөө нэвтрүүлгийн баатар цуут унах алга болсон мэддэг одоо тэр газар сүүлчийн ганц тахь үзэгдээд ахиж харагдааг байгаа юм. За ингээ 1972 онд Орос Монголын хамтарсан экспедиц Хятад Монголын хил дамнаад тахь гэж энэ амьтан байна уу гэд одоо хайсан. За яаж ч хайгаад байгаагүй учраас энэ тахь гэдэг амьтан ингээд үлдээгүй юм байна гэдэг дэлхийн нийтээрээ 1972 онд устж үгүй болжээ гэж зарлж исэн. Ер нь ямарваа нэг амьтныг устж үгүй болжээ гэж зарлахад хамгийн хэцүү. Тэр хэмжээнд л экосистем алдагдчихж байгаа, бүтэц зохион байгуулалт алдагдчихж байгаа гэсэн үг. За тэгээ одоо 1972 оноос одоо ухраад явъя бүгдээрээ юу болсон энэ амьтан яаж Монголд байсан тухай дэлхийн нийт мэдсэнийг. За европчууд тахийг яаж мэддэг болсон юм бэ гэхээр Монгол оронд зэрлэг адуу байж болзошгүй гэдгийг европчуудын дунд одоо ийм яриа тархаад олдвор авчирсан анхны хүн бол Польш гаралтай Оросын армийн хошууч генерал тийм хүн байсан. Энэ хүн бол 1873, 1878, 1880 онуудад Монгол орноор 3 удаа ингээ хөндлөн голдно. Туулж одоо олдвор ямар нэг байдлаар энэ амьтан байна уугүй юу гэдгийг судалж экспедиц гаргаж явсан байдаг. 1878 онд 2 дахь одоо ийм хайгуул аяллаасаа нутаг буцах замд одоо тухайн үеийн Орос хятадын хөлийн харуулын захирагч байсан хүн одоо Киргизийн анчид Монголын зүүн гарын говьоос агнсан гэд одоо нэг зүйл адууны арьс толгой ясыг бэлгэнд өгч байсан. За тэгээ Монголд зэрлэг адуу байдаг гэх талаар сонирхолтой яриа одоо эндээс үссэн байна. За тэр хүн бол өөрөө шинжлэх ухааны хүн биш байсан болохоор энэ талаар одоо сонирхоод яг ямар амьтан бэ энэ одоо адууны гавлын яс биш вэ гэж одоо гайхаад тэр бэлгэнд авсан арьс гавлын ясыг Петербургийн байгалийн түүхийн музейн судлаач Поляков гэж хүнд өгсөн байгаа юм. За тэр үедээ бол одоо мэдэгдээд бүртгэгдээд байсан адууны овгийн 22 зүйлтэй арьс болон гавлын ясыг тулгаж үзээд за энэ бол адууны арьс гавлын яс нь алинтай ч адилхан биш юм байна. За энэ бол ямар ч одоо тэр бүртгэгдсэн 22 адууны зүйл ангитай одоо нэг биш вэ гэж үзээд тэгээ адууны цоо шин зүйл одоо энд ингэж анх үсэж байгаа. Монголоос үсэж байгаа байхгүй юу? Дэлхийн нийтээр мэдчихэж байгаа. За тэгээд энэ дахин 2 дахь удаагийн аяллаас хойш зохион байгуулагдсан удаа дараагийн маш олон аялал дахин талаарх нүдэнд харагдаж гарт баригдахуйц цуглуулга мэдээлэл маш их явсны эцэст бүр 1890-ад оны их үед гэхтэл одоо тахь бол жинхэнэ зэрлэг адуу юм байна гэдгийг олон улс хүлээн зөвшөөрчихсөн. Яг тэгэхээр чи шинэ зүйл анги бүртгэгдээд байгаа учраас итгэхгүй байсан байх нь шүү дээ. Үүний амьд үнэхээр Монголд байсан юм уу гэд ингээд нэлээх батлагдчихж хүлээн зөвшөөрч исэн. За яг хөө эргэлзэх нь угаасаа яг зүү ясных. Яагаад гэвэл одоо Европын тарпин гэх одоо нэг юм өөр төрөл зүйлийн зэрлэг адуу устж үгүй болсноос хойш дэлхийд ерөөсөө нэг ч зэрлэг адуу байгаагүй. Тэгээд маш удаан хугацааны дараа Монголд ингэж зэрлэг адуу байна гэдэг мэдээлэл тарж байгаа байхгүй юу. За тэгээд
Энэ амьтан маань одоо 1800 онд ингэж илэрч бий байна гэж ингэчээд 1972 онд устдсан байгаад байна шүү дээ. Тэгвэл яагаад устсан те? Дэлхийн нийтээр яаж хошуурсан бэ гэхээр одоо сүүлчийн цор ганц зүйл зэрлэг адууг одоо дэлхийн нийтээр өөр өөрсдийн амьтны хүрээлэнгүүдэд мэдээж нутагшуулж авчрах улс орондоо тэр амьтныг бас те экосистемдээ нэмэр болгож тэр амьтныг нутагшуулахыг бол дэлхийд даяараа хүссэн. За тэгээ нөө Монголын говь руу хошуурч эхэлсэн. Тэгээ зөвхөн 1897-оос 1903 гэхээр ч одоо үсрээд нэг 6 жилийн хугацаанд юм уу те. Гадаадын мэрэгжилтнүүд нутгийн иргэдийг хөлссөн дахин 88 унагыг Монголын говьоос барьж одоо тухайн улс орн руугаа гаргаж исэн гэдэг юм баримт мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ дахин унагыг барина гэдэг өөр амархан асуудал биш. Хээлтэй байна, хээлгүй байна. Өдөржин тэр байгаа газар нь хөөж голдон те. Энэ бол маш харгас зүйл ахгүй юу? За тэгээд барихт хижээх тээвэрлэх туршлагагүй тэгээд нэлээд хэдэн унаг өгөж үрэгдээд зөвхөн одоо энэ 88 унагнаас 54 унаг нь л одоо Европт дэсэн мэд хүрч чадчихсан тэр үедээ. За тэгээ зэрэгцээд Монголд үлдсэн зэрлэг тахийг одоо сүүлчийн популяц дараах хүчин зүйлийн улмаас байгальд бүр өмс устсан. Одоо энэ устсан хүчин зүйлүүдийн дурд бол бас л харамсалтай. За үндсэн амьдрах орчин болох тал хэрийн ус бэлчээр сайтай хэсгийг хүмүүс эзэлсэн. За ямар ч юмтай устгахад хүн төрөлхтөн бид нар ингэж нөгөө суурьшлийн дайрч ордог те. Одоо чон ихтэйд байна гэдэг чинь бид нар суурьшил руу дайрч ороод чон элбэг харагдаад байна гэсэн утгатай яг адилхан ингэж хүн амьтан хоёрын зохицолтойгоо байдал үүсч эхэлсэн. За тэгээд цөл болох одоо энэ хатуу ширүүн амьдрах орчин руу шахагдаад тахи маань тэгээ амьдрах орчны таагүй хүчин зүйл болох ганц уданд маш ихээр өртөж эхэлсэн. За тэгээ нутгийн иргэдэд галт зэвсэг дэлгэрээд одоо дархалсан хуулиас өмнө маш их агнсан. За одоо бас дээрэс нь Османы хасгийн одоо тэр дээрэмчин гэж болно те тэр хүмүүс одоо тахийг маш их хүнсэндээ хэрглэж ирсэн. Одоо 1898-аас 1903 оны хооронд. За тэгээд энэ дахин унаг барьсан энэ бүх үйл явцууд нийлээд ерөөсөө эдгээр шалтгаануудаас болоод тахи их орондоо бүр мөсөн үгүй болсон 1972 онд. За энэ тахи барьдаг тухай 1000 хэдэн онд юм бол доо энэ Клементийн бичсэн нэг юм тэмдэглэл байдаг л да. Энэ болохоор унаг барих ажлыг зохион байгуулж исэн хүн одоо тухайн үед тэмдэглэж үлдээсэн байдаг. Тахин унагыг барихаар явхдаа алс холын аянд гарч байгаа юм шиг одоо хомтой тэмээ тэгээд уйж сайсан хурдан морд бэлтгээд хэдэн 7 хоногор нь эрэлт гардаг байсан. Тэгээ унагтай сүрэг таарлах юм бол учир зүггүй хөөдөг. За энэ хөөлт нь 1-2 цагаар тогтдоггүй. За эрэг гангуу жалга одоо унаад бүдрээд хаанл олдож баригдаж болохоор энэ тэр газар руу ингээд ерөөсө бүгдийг хөөчдөг. За тэгээ тийшээ давтлна. Тэгээ дангуучд гэдэг тэгээ энэ хүмүүс одоо цуцсан мордо хээр хаяад өөр морь сэлгээл унаал дахийг ерөөсө хөөгд илдээд идэг байсан. За тэгээ энэ дунд нь одоо тахи хэдий одоо чадал тэнхээтэй амтан боловч зэрлэг адуу боловч те төвчээртэй ч гэсэн одоо хээлтэйгүү нялх унах хол газар хурдан тавьж чадахгүй сулдаад сүрэг одоо ингээд цуурч эхлэх үед тэд одоо хөөж байгаа хүмүүс нь улам хурдлаад тэгээд балмагдуулан гуухч хашгиралтж байгаад одоо буугаар хий буудаж айлгасаар байгаад ингэж одоо унахыг барьдаг байсан. Ингэж 88 унахыг барьсан байгаа байхгүй юу? Энэ мэтэр. За энэ мэд үйл явц одоо тахийг үгүй хийсэн байх нэ бас нэмэр болсон байх нь. За тэгээд устж үгүй болсны дараа нөгөө Монголоос авч явсан тэр 88 унаг аваа явсан 54 нь Европт одоо ингээд бас ингээд нутагшсан байгаа шүү дээ. Тэр байдлыг буцаагаад Монголд нь нутагшуулах нь зөв юм байна гэж хурлаар шийдэжсэн. 1976 онд Будапешт хотод болсон юм олон улсын эрдэмтдийн баг хурлаар тахийг Монголд нь буцааж нутагшуулах асуудлыг хэлэлцээд тэгээ газар нутгийн шинжилгээ ухаанч үндэслэлтэйгээр одоо маш одоо зөв зохистойгоор газар нутгийн сонгох шаардлагатай гэсэн шийдвэрт хүрч ирсэн. Тэгээ 1988-аас 1990 онд Дорнод аймгаас эхлээд зүүн гарын говь хүртэл өргөн бүс нутагт олон улсын судлаачдын баг газар дээр нь судалгаа хийж ийж одоо эцэст нь тахийг нутагшуулах хамгийн тохиромжтой 2 бүс нутгийг одоо сонгож ирсэн. За эхний бүс нутг нь бол зүүн гарын говь өмнөд хэсэг тахин шар нур орчмыг хамарсан газар нутаг байсан. За энэ бүс нь одоо түүхэн хувьд одоо тахин гол тархалттай байсан. Угаасаа тэнд эдээшч амьдарч исэн газар нь учраас мэдээ сонгосон. За хүн малын нягтршаал бүр маш багатай, өргөн удан бэлчээртэй болохоор ийм зэрлэг популяцийн зан төрх экологийн зан үйлийг сэргийхэд хамгийн тохиромжтой гэж үзсэн. Жирүү зэрлэг адуу байгаад юм чинь. За яг гэхдээ хөрс уур амьсгалын хүнд нөхцөл за дээрэс нь Улаанбаатараас бүр 1400 км-ийн алслагдсан байдал бол хамгаалалт хяналтын ажлыг хөндрүүлж ийсэн боловч яг одоо дүгнээд бодоход бол биологийн хувьд хамгийн оновчтой бүс байсан. Хол хүнээс алслагдмал гэдэг нь одоо явж зэрлэг амтандаа хамгийн оновчтой байсан байна.
За хоёр дахь бүс нутаг буюу Хустай нуруу. Одоо дархан цаазд газар байна те бид очиж үзсэн. Энэ газар нь ус бэлчээрийн нөөц сайтай төвсгөрөн газарт яг ойр хамгаалтын менежмент хэрэгжүүлэх боломжтой, судалгаа, экологийн мониторинг, аялал жуулчлал хослуулах бас боломжтой. Эрсдэл багтай ийм сонголт байсан. За ингэснээр дахиг хоёр өөр экосистемд зэрэг нутагшуулах, говийн хуурай бүс ба ойд хэрийн бүс гэсэн стратегийг хэрэгжүүлэх боломж Монголд бас бүрдсэн байна. За одоо бол дахь маань өхлөөс ирсэн. Тэгээ Монгол орны зүүн гарын говь, хомын тал, Хустай нуруунд байгаа. За удахгүй Дорнод аймгийн Нүмергийн дархан цаазд газар бас нутагшуулахаар төлөвлөлт ажил явагдаж байгаа. За ингээд бол тахь маань зэрлэг байгаль дээрээс усцсан гэж албан ёсоор зарлагдсан байсан мөртлөө их нутагтаа дахиж ирж амьдарч байгаа цөөн тооны амьтдын нэг юм аа. Тэгээ зэрлэг амьтны сэргийн нутагшуулах хамгийн амжилттай шинжлэх ухаанч ба 7 улсын хамтын ажиллагаанд суурилсан төслийн тод жишээ энэ тахь маань байгаа юм. Тэгэхээр одоо Хятадд, Казахстанд, Монголд гэдэг тахь байна. Гэхдээ зэрлэг онгон байгальтай амьдарч байгаа одоо ямар ч хашаалаагүй байгаа шүү дээ. Хустай нуруунд ч хашаалаагүй шууд ингээд зэрлэг байгальтай бүх ан гэж хэлж болохгүй. Бүх амьтдтайгаа хамт холилдоод амьдарч байгаа байдлаараа Монголд хамгийн гоё одоо зэрлэг байгальтай байгаа нь байна. За Хятадд бол юу гэдгийг те их хүүтэй өвлийн улиралд хашаалаад хорогдохоос найгаад хашаалангуудлаа дулааны улиралд буцаага тавьдаг ч юм уу ийм зөөлөн аргаар дандаа үзэж байна. Тэгэхээр Монголд одоо дэлхийд байгаа хамгийн одоо сүүлчийн хамгийн одоо цор ганц зэрлэг адуу Монгол байна. Бид бас хайрлж хамгаалах хэрэгтэй. Тий. Таг гэхээр нэг тийм гоё мэдрэмж төрдөг л дөө монголлог тэгээ харахаар тэр гавл мавл айгуу тийм бахим те орхон баяр аврахрах уу. Тэгээ одоо төлхөрний осор маань тахи байна, гэрт тахин чихмэл байна. Тэгээ бид нар бас нэг Хустай нуруулаа яваад хүүдээ бас одоо тахид сансар гэдэг нэрийг өгөх одоо тэр нэг хүмүүс маань бас хүсвэл те хандив өргөөд тэгж тахиудыг нэрлдэг. Бүгдээрээ хөөрхөн нэр устай. Тэгээд их хайр хурмаар ингэж харах мөчүүлэг сэтгэл догтлон мөч байсан. Тэгээ од мөндөр маань бас дахин одоо од мөндөр гэдэг дахин унахтай болсон тий. За дараагийн танилцуулах амьтан бол Калифорнийн кондор гэдэг одоо юм шоу байна. Сүрлэг сайхан шоу байна. Энэ Breaking Bad сурлын Майк гэдэг нэг тий бүх ажлын араас цэвэрлэгээ хийж явдаг нэг юм халдсан нэг тий дүр байдаг. Одоо яг л одоо тэрэн шиг тийм мэдрэмж төрөд идэг юм. Тэгээ Калифорнийн кондор бол энэ Хойд Америкийн хамгийн том нисдэг шоу бөгөөд 4 м хүртэл одоо юм урт далавчтай гэж юм бас нэлээд сүрлэг том алсан байгаа. Тэгэд нөгөө сэг зэмээр хоолдог тул экосистемдээ өндөр түвшний цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг ийм шоу. За олон мянган жилийн туршид тэрээр баруун нутгийн уулын бүсэд доктортой оршиж байсан ч 20 дугаар зууны дунд үе гэхэд устдахын ирмэгт тулж исэн. Тэгээд 1987 он гэхэд байгаль дээр нэгч бод гал үлдээгүй байв гэж. Ер нь одоо Монгол орны тас шоу ч гэсэндээ бас адилхан нөгөө нэр тритмент гэсэн ангилалт ингэж явагддаг. Одоо бас л одоо өөр бас хорцсон ангилал гэсэн үг байдаг. Одоо таснууд бас ер нь ингээ ховорцсон эсвэл одоо устдахт их ойрхон байдаг. Ийм амтан одоо манайхан нөгөө нэг хэрэг шиг элбэг байдаг гэж бодож байвал бас тийм биш юм бэлээ. За тэгээ энэ шуунд ч гэсэн бас адилхан тохиолдсон байна. Устдах гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа ба өөрийнх нь биологийн онцлогийн нийлмэл нөлөө байсан гэж үзэж байгаа. За хамгийн ноцтой хүчин зүйл нь ангийн бууны хар тугалгын сум байсан бөгөөд энэ кондрууд өөрсдөө ангийн бай болдгоо ч гэсэн нөгөө заатлагч амьтан учраас агнагдсан амьтдын мах ясыг идэх үед энэ хортой хар тугалгыг нь залгаад одоо тэрэндээ хортчихдаг юм байна. Тэгээ хар тугалга нь шувууны цусны улаан эсийн үйл ажиллагааг саатуулдаг, мэдрэлийн системийг гэмтэж хөдөлгөөнгөө болгодог. За хоол боловсруулах системийн хортлого үүсгэн эцэст нь одоо бүр өхөл төрөгдөг. Ингэж зовоож бас өхөл төрөгдөг байх нь. Тэгээ энэ нь кондрын одоо нас бий гүйцэх, үржих, популяц өсөх боломжийг үнцээр нь ингэж хааж одоо сүултээ бүр устгах ийм нөхцөл байдалд хүргэсэн байх нь. За хоёрдугаарт кондрын амьдрах орчинд хүнээс үүдсэн өөрчлөлт одоо хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. 20 дугаар зуунд Калифорний төв хэсэг болон баруун мужуудын хотчлолт газар тариалангийн тэлэлт нь энэ кондрын уламжлалт нутаг өндөрлөг газар хоолтын бүсийг одоо бүр багасгаад шахаад одоо шувууд хүнтэй давцсан амьдрах нөхцөлийг ингэж бүрдүүлсэн. За үүний улмаас хог хаягдлын талбай, малын сэг зэмэнд агуулгадах нөгөө пестицид гэдэг нэг юм бас бодис байгаа тий олон амьтанд хор нөлөө үзүүлдэг. Тэгээд энэ хорт бодисч гэсэн одоо тэдний биед хуримтлагдаж сөргөөр нөлөөлж байсан. За зарим бүсд нь одоо хүн кондрыг санаатаагаар хордуулсан сэг
одоо өгч байсан ч гэж бас бүртгэгдсэн байдаг. За 3 дугаарт бол Кондрийн биологийн онцлог нь өөрсдийнх нь устдах эрсдлийг улам нэмэгдүүлсэн. За нэг хос жилдээ дөнгөж нэг өндөг гаргах ба за дэгдэхээ нь маш удаан боожиж эцэг эхээс удаан хугацааны турш хамааралтай байдаг нь одоо популяцийн нөхөн сэргэлт бусад чуутай харьцуулахад хэд дахин одоо удаан байдаг байх нь. Тэгээ 1987 он гэхэд байгаль дээр ердөө 27хон бодгал үлдэж энэ зүйл амьд үлдэх хэсэг нь эргэлзээтэй болсон. За үүнээс болж эрдэмтэд хамгааллын байгууллагууд Америкийн нэгдсэн улсын засгийн газар хамтран бүх үлдсэн бодгалыг байгалаас бүрэн барьж авч амьтны хүрээлэнгийн хяналттай нөхцөлд үржүүлэх шийдвэр гаргасан. За энэ алхам бол тухайн үедээ ихээхэн эрсдэлтэй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. За амьтдыг одоо байгальд нь байлгасангүй барьж авлаа гэсэн бас эсэргүүцэл гарч ирсэн байх нь шүү дээ. Тэгэхээр энэ шинжлэх ухааны үндслээр бол одоо зайлшгүй хийх ёстой ийм алхам болж таарсан. Тэгээ Кондрийг сэргийн үржүүлэх хөтөлбөрт эрчимжүүлсэн үржүүлгийн менежмент одоо ашигласан. За энэхүү менежментэд нь дараах гол аргачлалууд багтсан. За өглөө сэргийгт нь одоо ямар арга хэрэгжилж вэ те? Өндгийг инкубаторт одоо бойжуулах Кондрийн нэг хос жилдээ зөвхөн нэг өндөг гаргадаг болохоор үр хөврөлийн хамгаалах хамгийн найдвартай арга бол өндгийг одоо гараар аваад хянагдсан орчинд нь өсгөх явдал байжээ. За инкубатор дулаан, чийгшил, агарын урсгалыг нарийн хянаж өндгийг байгалийн нөхцөлд байгаа мэт ингэж өсгсөн. За 2 өндөг гарсан үед нэгийг нь хиймэл ээжээр одоо тижээх. Зарим үед Кондрийн хос өндөг гарах нь элбэг боловч одоо байгалийн нөхцөлд 2 дэгдэхээ зэрэг өсгөх юм боломжгүй байдаг юм байна. Иймд одоо нэг нь одоо заавал хүчээдэг ч юм уу ийм хоригдол үүсдэг байх нь байгаль дээр. Тэгэхээр энэ инкубаторт бол хоёулангийн өсгөх боломж бүрдсэн юм байна. Тийм байна. За иймд 2 дахь өндөгний хөврөлийг хүн одоо тий хянаж хиймэл ээж буюу тусгаалan бэлдсэн ээж шууны дүр төрхтэй объектыг ашиглаж ингээд тэжээдэг болсон. За энэ арга нь дэгдэхийг хүнээс хамааралтай болгож байгалийн зан төрхийг нь алдагдуулахгүйгээр өсгөх боломжийг олгодог. Бас одоо шалгарсан сайн арга болоод одоо эргэн сэргсэн байх нь. За энэхүү 1991 оноос анхны кондруудыг буцаан байгальд одоо тавьж эхэлсэн. Хөтөлбөрийн амжилт айжмаар нэмэгдэж хэдэн 10 жилийн дараа Калифорний кондор ойролцоогоор 300 гаруй одоо зэрлэг популяцтай нийт тоон 500-аас давсан гэж байна. Тэгээ байгальд эргэн доктортой орших боломжтой болсон ховор амжилтын одоо бас нэг баталгаа болсон юм байна. Гэвч өнөөдөр одоо хар тугуулгын бохирдол тэдний хувьд том эрсдэл бас хэвээр байсаар байгаа. Тэгээ тиймээс Америк нэгдсэн улсын баруун мужуудын олон газарт ан агнуурын хар тугуулгын сумыг хориглож орлуулдаг материал нэвтрүүлэх бодлого бас хэрэгжиж байгаа юм байна. Тэгээ Калифорний кондрын аврагдсан түүх бол нэг зүйлд зориулагдсан шинжлэх ухаан менежмент, хамгаалах арга хэмжээ, одоо өргөн цар хүрээнд амжилттай хэрэгжсэн бас ховор тохиолдол гэж шүү. Тэгээ 100 жилийн өмнө бараг устсан шувуу дахин тэнгэрт дүүлэн нисэх боломжтой болсны бодит жишээ гэдэг чинь. За яста устж үгүй болсон түүхүүдийн сонсгор хэцэн мөртлөө ингээд эргээд ийм олуулаа болсон гэдгийг сонсох гоё юм. Хамтран ажиллагчдад танилцуулаа өргөж хэлвэл. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1000 найз амьтны дэлгүүр маань ажиллаж байгаа. Тэгэхээр таны тэжээвэр амьтанд одоо зориулсан хамгийн эрүүл амттай хоолт ижилийг санал болгож байгаа. Тэгээд 1000 найз амьтны дэлгүүр аль бие усны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн одоо тэжээвэр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Ихэнх амьтны хоолтонд бол өнгө, амт оруулагч бодогч бодис мөн үр тариа ургамлын гаралтай ураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavor нь үүнээс ялгаатай нь жинхэнэ махан ураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны их үсэрийг ашиглан үйлдвэрлэдэг. Тэгээд нөгөө амьтад маань бас өвдөж авдах одоо тий шийсний замын одоо нөгөө чулуу үүсдэг ч юм уу ингээд асуудлууд гараад чулуу бүр тийм эмнэлэгт одоо бэлцэлд орох гэдэг хүнд асуудлууд бас одоо хүншгэл адилхан тохиолдож байгаа юм л да. Тэгэхээр яг юунаас болсон бэ гэхээр нэг хоол ундтай л хамаатай байж таарат байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон. Тэгээ Kitchen Flavor яг л одоо үүний дагуу одоо зориулсан хоол бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм. Тэгээд хотоод гидсийг чочроохгүй, дархлааг дэмжих, эрүүл үс арьс одоо булчингийн хөгжил тустай. Одоо тэгээ өснө осны асуудал гэдэг амьтантай олон асуудлаас холбогдож идэг үүнтэй холбоотой. Хүнээр бол одоо бүр совилын хоол гэж хэлж болохоор ийм шин тэжээлтэй эрүүл хоолнуудыг санал болгож байдаг. Одоо муурны хоол хөгжил дотор нь эдний дотор бүр юу байгаад байгаа юм бэ? Муурны гоо сайхны хоол гэж байна. Муурны
бөөр шээсний замын урьдчилан сэргийлэх хоол, за зулцхан муур, насан туршч муур, за нохоонд бол одоо гөлөг болон насан турсан нохоо нөгөө баг болон дунд том үйлдвэрийн нохоонуудад гээд төрөлдсөн маш олон одоо төрлийн хоолнууд байгаа учраас та бүхэн фэйсбүүкээр нь ороод бас өөрийнхөө хайртай амьтанд тохирсон одоо яг уг одоо тий үйлдвэртэн зориулсан хоол одоо зэрэгээр сонгоод авах боломжтой. Фэйсбүүк дээр та бүхэн Kitchen Flavor Mongolia гэд латинаар бичиж тайгаарай. За холбогдох утасны дугаар нь 77 49 88 93 55 88 гэсэн дугаараар холбогдох боломжтой. За ингээд амьдтыг таниулахтай амьдтын тухай сайхан нэвтрүүлгийн маань ивентэд гэж хамтарч ажилладаг мянган найз амьтны дэлгүүртэй маш их баярлалаа. За дараагийн амьтан бол Black-footed ferret гэж нэг амьтан байна. За тэгэхээр нөгөө амьтад байгаль дэлхий тэр аяараа хоорондоо гинжи холбоотой байдаг гэдгийн баталгаа энэ амьтан дээр харагданаа. За энэ Black-footed ferret гэж амьтан устж үгүй болох иргэнээс иргэн сэргсэн Америкийн цөлийн нууцлаг амьт юм аа. За хар хөлт үеийн за энэ амьтан бол Америк нэгдсэн улсын төв ба одоо баруун нутгийн цөл талын экосистемийн махчин эдэртэй амьтан байгаа юм. За тэдний амьдралд амин чухал нэг амьтан байдаг. Энэ амьтад өсөж үржиж амьдрахын тулд одоо энэ prairie dog гэж нэг амьтан байна. Яг юм зурам шиг. За тэгээ нүхэн амьдралтай амьтан байгаа юм. За энэ ferret маань өөрөө энэ зурам шиг амьтны үүрэнд нь амьдардаг одоо хоолны эзэсний бол одоо бүр номер 1 дуртай хоолноос энэ prairie dog гэж амьтан байдаг. За энэ амин холбооноос болоод энэхүү үеийн маань өөрөө устдах аюулыг мэдрээд өнгөрсөн байгаа юм. Тэгэхээр нөгөө нүхэнд нь амьдраад байдаг амьтан нь өөрөө устдаж үгүй болох гээд байсан. Тэрийгээ дагаад бас давхар энэ хоёр маань хоёулаа устдаж үгүй болох шахсан гэсэн үг. За 20 дугаар зууны дунд үе гэхэд Америкийн газар тариалан бэлчээрээ мал аж ахуй өргөжсөн маш их өргөжхийн хэрээр энэ prairie dog-ыг хортон гэж үзээд маш ихээр нь бүр зориуд устгасан байгаа юм. За тэгээд ингэснээр одоо нөгөө манай хар хөлт үеийнгийн амьдрах нөхцөл үндсээрээ нураад хоол тэжээл нүх одоо бүр сүйдэрч алга болсон гэсэн үг. Тэгээд дээр нь одоо тарган тахал гарсан. Тэгээд энэ prairie dog-ийн популяцад халтуурласнаар за бүр мөсөн сүрэх устгах нөхцөл нь ингээд бүрдсэн. Дээрээс нөгөө хүмүүс алан, дээрээс нь нөгөө тарган тахал гарна тий. За 1979 онд хар хөлт үеийн зэрлэг байгаль дээр устсан гэж бүр зарласан. Одоо бүр хайгаад олдохгүй болсон л гэсэн үг. За тэгсэн чинь 2 жилийн дараа Wyoming мужийн одоо фермерийн талбай оролцоо нэг нохойн нэг юм юур харж үзээгүй амьтан зуугаад аваад ирсэн. Тэгээ судлаачдын анхаарлыг татаад хүн төрөлхтний бүр санаанд оромгүй дахин сэргэлтийг ингэж эхлүүлсэн байгаа. Тэгээ устдаж үгүй болсон гэж тооцогдсон амьтан дахиад олдно гэдэг бол одоо маш гоё тийм энэ судлаач тэгээд одоо хүн төрөлхтөн бидний хувьд ч гэсэн бүр баяр багтал واخгүй юу. За тэгээд олдсон цөөн хитэн байдгал нь одоо бүр аягүй цөөн 18хан байдгал 18-аараа хүрэхгүй юм уу? Тийм байдгал одоо сэргээ үржүүлэх хөтөлбөр эхлүүлэх яг хангалттай суурилсан энэ 18-аа үржүүлэхэд бол болохоор за тэгтээ бас айдас байгаа юунд анхаарах хэрэгтэй гэвэл одоо эдгээр генетикийн хувьд маш эмзэг байгаа учраас ажлын гол зорилго нь генетикийн олон янз байдлыг хадгалах одоо цус ойртолтыг хязгаарлах ажил энэ эрдэмтдийн хувьд үүсэж байгаа юм. За энэний тулд ямар байдгал аль байдгалтай хослох нь хамгийн ашигтайг сайн тооцоолсон гэж болно. За одоо зулцгийг хиймэл орчинд өсгөн одоо төрөний нэг шовооны өндгийг инкубатор төсгөдөгтэй адилхан. За тэгтээ нөгөө хүнтэй дасахгүй байх хэрэгтэй байсан. За ферретийн зулцэг хүнтэй хит дасах юм бол одоо байгальд нь буцаагаад тавих үеэр одоо ан хийх зан үйлээ суралцахгүй. Ямар ч амьдрах чадваргүй зүгээр гараал амьдрал дээр байгаль дээр гараал өвчин гэсэн үг байхгүй. За ийм болохоор тэдгэрийг хүн харагдахгүй орчинд боожулсан байгаа юм. Хоол өгтөө хүний үнэр дуу чимээ дүрс ерөөс айл болох мэдэгдэхгүй байдлаар тусгай техник ашиглаж хоололдог байсан байгаа. За хамгийн чухал нь нөгөө нэг нүхэнд нь амьдраад байгаа prairie dog-т нь хамт сэргийг нутагшуулах нь хамгийн гол ажил байсан байхгүй нөгөө уйлдаа тийм хар хөлт маань амьдраад нэмэр байхгүй үүр ухдаг тийм амтан биш байгаад идэг. За тэгээ үеинг дангаар нь нутагшуулах бас боломжгүй экосистем дараа нь амтныг сэргийх ийм стратеги хэрэгтэй байдаг. За ингээ 1991 онд гэдэг чи одоо яг олдсноосоо бол нэг 12 жилийн дараа анхны одоо үеингүүдийг байгальд буцаагаа тавьсан. Тэгээ жилээс жилд одоо сулалж тавих ажлыг юм зөөлөн байдлаар үргэлжлүүлсээр байгаад өнөөдөр бол Америк нэгдсэн улсын бүр 8 мужид чөлөөтэй зэрлэг популяцид одоо сэргийг нутагшиж чадсан ийм бас гайхалтай
юм болсон юм аа. Хүндрэлтэн бас энэ төлөө их хичээж байгаа шүү. Гайхалтай. Тэр нөгөө амьтдын нүх гэдэг чинь бас нөгөө бусад амьтдаа их чухал гэдгийг ер нь их ойлгоод байгаа. Одоо нөгөө тарганы ухсан нүх байдаг юм уу? Одоо энэ амьтдын нэг тийм орон гэр хэрэгтэй байгаа тийм тий. Тэгээд нүх гэдэг зүйл чинь бас зүгээр нэг нүх бас биш байдаг. За одоо би нүхэнд л амьдардаг гутлаа альч амтаа ухчих чаддаггүй байх нь шүү дээ. Тийм байна тийм. За дараагийн танилцуулах хамтан бол загас байгаа. Энэ силикант гэдэг 66 сая жилийн дараа одоо ам орсон ийм загас байгаамаа. Би тэгээд энэ Бээжингийн билүү нэг амтны хүрээлэнд Вьетнамын билүү ингээд нэг айгүй олон юм нөгөө загасны төрлүүд байсан байхгүй юу. Тэгээд тэрэн донд зарим загас ингээд дээшнээс хилдэг юм босоо хүн шиг одоо тийм загас байсан. За нэмэх нь би яг энэ загасыг харсан гэж бодоод байна. Маш том юм биш үү? Их том байсан уу? Маш том. Ингээд би яг юу хараад байна гэд хараа шууд сүрдсэн. Нүд нь ингээд нэг юм тэ ингээд нэг юм амьгүй зүйлээс харж байгаа юм шиг, камер шиг юм шиг. Ер нь их тийм сүрдэх мэдрэмж төрөөд ер нь их өөр мэдрэмж төрсөн. Энэ одоо бүр 66 сая гэдэг чинь бүр өмнө нь бол зүгээр олдуур молдуур нь л байсан гэсэн үг юм шиг тийм. Тийм. Одоо нөгөө чулуузын ясмаас л олж ирснээс ерөөсөө амьдаар нь бас нөгөө олж харж байгаагүй. Тэгээд дундаж урт нь бол 1.3-аас 1.5 метр гэж байгаа. Тэгэхээр 1.5 гэхэр чинь тийм нэлээд өндөр урт байгаад байгаа. Тэгээ 2 метр ч хүрсэн хамгийн урт нь. За жингийн хувьд бол нэг манай гомборхоо одоо 100 кг тий одоо хүртэл бас байж байна. За силикант бол дэлхий дээр устж үгүй болсон амьтанд дахин амьлсан хэмээх ойлголтыг хамгийн тодорхой илэрхийлдэг шинжлэх ухааны түүхэнд хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг юм аа. Тэгээ 400 сая жилийн өмнө далайд ноёлж байсан энэ эртний загас зөвхөн чулуутсан олдор хэлбэрээр л одоо бидэнд мэдэгдэж байсан. За өөрөөр хэлбэл силикант хүн төрөлхтөн үүсгэхээс өмнө одоо үлэг гөрүүлүүд мэдлэхээс ч бүр өмнө тий одоо үлэг гөрүүлүүд чинь 180 сая жил энэ дэлхий дээр амьдарч байсан бол одоо хүн бас дөнгөж амьдраад удаагүй тий шинэхэн юм байдгаал байгаа ш. Тэгэхэд энэ бүр одоо бүр динзаараас өмнө оршин тогтож эхэлсэн ба одоо 66 одоо сая жилийн өмнө үлэг гөрүүлүүдтэй хамт бүр мөссөн устсан гэж эрдэмтэд бүрэн итгэж байсан. За амьд силикант олдно гэдэг бол ерөөсө тухайн үед шинжлэх ухаан тогт боломжгүй зүйл гэж тооцогдчихсан. За гэвч 1938 оны 12 дугаар сард Өмнөд Африкийн одоо Коморын арлуудын орчмын гүнд жирийн нэг одоо загасчны торонд танигдахын аргагүй хачин биетэй загас баригдсан. За түүнийг нутгийн байгалийн түүхийн музейн ажилтан үзээд энэ бол одоо бидний мэдэх загас лав биш вэ гэдгийг хараад шууд ойлгосон. За дараа нь биологчид загасыг нэгтлэн шалгахад дэлхийн палеонтологийн номонд одоо зөвхөн чулуутсан гавлын яс, сэрвэний яс хэлбэрээр л одоо байдаг. Тэр алдарт силикант гэдэг загас амьдараа гарч ирсэн нь бол тодорхой болсон. За энэ нээлт нь шинжлэх ухааныг бүр шуугуулж лазерын эффект хэмээх нэр томьёог бий болгосон. За лазерын эффект гэдэг нь болохоор нэгэн тусдсан гэж бүртгэгдсэн уул мөргөө болсон зүйлс амьдараа дахин гарч илэрч буй үзэгдлийг одоо хэлдэг бөгөөд за силикант бол яг энэхүү ойлголтын хамгийн төгс хамгийн цэвэр жишээ гэж хэлж болно. Нэг кинон дээр нэг за өвчлээ гэж ятл буцаад амьлаад гараад ирдэг шиг тийм одоо зүйлийг хэлдэг байна л те. За силикантын өөрийн биологи гэхэл ер нь одоо гайхамшиг гэж хэлж болно. Тэдний одоо мөчөг бүтцтэй ясархаг сэрвэнүүд нь хуурай газарт гарч эхэлсэн эртний сэр нуруутнуудын урд хойд мөчний хөлний бүтцтэй одоо тун тустай бөгөөд за энэ нь загаснаас тетрапод буюу одоо дөрвөн хөлтөн үүссэн эволюцийн шатанд силикант ямар чухал байр суурьтайг харуулдаг. Тэдний гавлиас хоёр хэсэгт салж онцгой хөдөлдөг нь одоо сэр нуруутнуудын дунд зөвхөн одоо энэ загсанд л тохиолддог эволюцийн хувьд бол устсан гэж бодогдох маш одоо онцлог одоо зүйл байх нь мөн тэд үржих одоо явц нь бол маш удаан нэг удаа төлөвлөхдөө одоо маш цөөн зулцах төрүүлэхээс гадна үр тогтох үйл явц нь өөрөө одоо 5 хүртэлх жил үргэлжилдэг гэж. 5 гэдэг ч бас ер нь их сонсоог л урт хугацаа энэ да. Тийм тэгэхээр энэ нөгөө нэг бас устж үгүй болоход энэ биологийн онцлог нь бас нөлөөлсөн байна тийм. Тэгэхээр энэ силикантын амьдралын хэмнэл нь нийтлэг загаснаас улшаал өөр одоо баг хамгийн эртний хэв шинжээ тэр чигт нь хадгалсан ийм зүйл гэж хэлж болно. За сэлж байгаа нь бол одоо нэг бас алхаж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ нөгөө зарим одоо мөлхөд явдаг загсыг бодвол яг алхаагүй л гэхдээ алхаж байгаа юм шиг харагддаг нөгөө мөчрөхөө юмтай байгаа болохоор За тэгэд яагаад ийм мөчөг бүтцтэй байна вэ гэхээр тэр үеийн одоо бүх энэ лохофтын загас бүлгийнхэн маань л да мөчний одоо их хэлбэрт
гэртээ ийм сервэтэй байсантай холбоотой. За зарим нь бол олон жилийн турш одоо мөч хэлбэртэй болоод одоо нөгөө тий ингээд газар руу гараад өөр амтан болоо явдаг юм яадаг юм. За харин энэ загасны хувьд бол ингээд далаад үлдсэн шугам нь одоо чааштай бол нөгөө нэг тийм амтан одоо тий болох хэсэг нь эргэлзээтэй гэсэн үг одоо далаад үлдэх хэвээр шугам нь. За тэгэхээр одоо яг ингэж одоо явдаг загасны бол одоо яг ийм 8 төрөл зүйл байдаг. За эрт диваны үед бол 200 одоо гарan ийм төрөл байсан. Тэгэхээр одоо ихэнх нь л сүрч устаад байна л та. Тэгээ 1938 оны анхны нээлтээс хойш 1952 онд энэ Индонезийн гүн уснаас дахин нэг силикант олдож, за энэ эртний амьд үлдэгч зөвхөн Африкийн баруун эрэгт бус Энэтхэгийн далайн хоёр талд тусдаа энэ хувьслын түүхтэйгээр оршиж байсан нь тодорхой болсон. За өнөөдөр дэлхий дээр нийт одоо хэдхэн зуугаар тоологдох силикант үлдсэн гэж үздэг. За тэд бол дэлхийн хамгийн ховор, хамгийн нууцлаг, хамгийн байж боломгүй ийм амьтдын нэг гэж хэлж байна. Тэгээ силикантын үнц нь одоо тэдний тоонд биш, харин тэдний өгүүлж буй түүхэнд оршиж байгаа юм байна. Тэд бол одоо амьд эволюцийн музей гэж хэлж болно. Дэлхийн эрс одоо өөрчлөгдөж байгаа, одоо твүүд салж нийлж байгаа, далайн давлгаалж олон мянган амьтан устсан ч гэсэн одоо силикант гүн далайн харах үед өөрийн хэм, өөрийн биологийг хадгалсаар үлдсэн. Байгаль бидний одоо төсөөллөөс хамаагүй урт удаан амьтай, хамаагүй бүтээлч, хамаагүй нууцлаг гэдгийг харуулсан одоо бодит жишээ амьтан гэж одоо хэлж байна. Нөгөө амьд эволюцийн музей гэдэг чинь л ястаа тийг санагдчихэ шүү. За энэ бас нэг хөөрхөн амьтан байна. За энэ болохоор Lord Howe арлын савхан шавж гэж нэрлэгдэж байгаа. Lord Howe Island Stick Insect гэж нэрлэдэг. За энэ амьтан болохоор их тийм сонио. Одоо бидний мэддэг яг ийм шавжнуудаас бол их том. За дэлхий дээр бүр мөс устсан гэж тооцогдсон ч гэсэн амьд хэлбэрээр дахин олдсон хамгийн драматик, хамгийн итгэмээргүй амьтдын нэг юм аа. За энэ амьтад манаас яагаад устсан бэ? За энийг Австралид tree lobster буюу одоо модны хавч гэж нэрлэдэг. За модны хавчнууд дундаа бол асар томоо. За учир нь энэ шавж одоо ердийн савхан шавж шиг тийм нарийнхан биш. За нэг юм 12-оос 15 см урттай. За зузаан тэгээ бараг одоо царцсан нэг юм модны холтос мөчөр аятаа тэгж харагддаг. Хүчрхэг урт хөлтэй, том биетэй, бүр гайхалтай өргөц амьт юм аа. Сонирн багаз. За 20 дугаар зууны ихээр юм. За энэ Lord Howe гэж арал дээр харх орж ирсэн. Тэгээд маш их хэмжээний харх одоо бүр ингээд нэг амьтдын нэг юм сонин юм нүүдэл шиг юм болдог шүү дээ, тэ. Тэр харх орж ирсэн нь энэ шавжийн одоо хувь заяг шийтчихсэн гэж одоо хэлж болно. За хархнууд зөөлөн биетэй одоо бүхэл шавж ялангуяа навчин дунд амьдардаг энэ tree lobster-ыг одоо маш урдан барьж идэж эхэлсэн. Тэгээ 1920-ад оны дунд үе гэхтэл их үед орж ирсэн шүү. Дунд үе гэхтэл энэ арал дээр ерөөсөн амьд үлдсэн ганц ч байдгал байхгүй гэж судлаачд дүгнсэн байдаг. За яг арал юм чи мэдээж нөгөө юм хүний амьдрал байхгүй тийм бас хязгаарлагдмал бүс байсан л та. За тэгээ 1930 гэхэд албан ёсоор устсан гэж одоо бүртгээд амьтны аймгийн жагсаалтаас хөрх ингээ хассан байдгаа. За ингээд дууслаа гэж бодсон. Бас нэлээд хугацаа өнгөрсөн. 80 жилийн турш байхгүй л гэж бодож ирсэн ерөөсөө. Тэгсэн Lord Howe арлын байгальд одоо энэ шавж ямар ч шинж тэмдэг илрээгүй харагдаагүй олдурч олдоогүй байсан. Тэгээ 80 жилийн дараа 2001 онд одоо огцом эргэсэн байдаг. Lord Howe арлаас нэг юм 23 км зайтай тийм далайн цохион дээр одоо нэг юм зүү шиг цохуутсан тийм хүн ер нь баг очиж байгаагүй боломжгүй яг болно л да. Тэгтээ очтгүй нэг тийм болц пирамид гэж одоо нэг ганц том юм чулуулаг байдаг. Нарийнхан тий. Яста жинхэнэ уулчд очимаар. За энэ газар бараг 500 м өндөр босоо хаад байдаг. Тэгээ амьд зүйл тэнд байна гэж юусээ угаасаа хүн бодохооргүй. Тэгсэн одоо хоёр уулчин шүн хадны завсарт одоо нэг юм томоо урт сүүдэр харагдахыг анзаараад энэ ч одоо юу гэдэг вүлээ гэд үзсэн маа. Энэ анх илрүүлсэн хүмүүс мундаг байгаа шүү бас тий. Үн байдгал амтын байгаа зэд өнгөрчөөг нь гоё. Тэгэд гэрлээ тусгаад 40 жилийн турш одоо устсан гэж тооцогдсон одоо Lord Howe Island Stick Insect маань амьд байна гэдгийг олж харсан байгаа юм. Тэгээ ганц хадан цохиод газрын нарийн агч модны дор энэ шавж одоо сүүлийн амьд цүнх популяц нь ингэж хорогдоод амьдарч байна гэж одоо хинч итгэмээргүй ийм гайхалтай зүйл болсон байдаг. За энэ нээлт бол одоо биологи ертөнцид бас л нэлээд сенсац болсон. Тэгээ устсан гэж баттай бүртгэгдсэн за одоо өөр зүйл одоо яах вэ гэж бодоход баг боломжгүй байдалд амьд үлдсэн нь энэ амьтны төр эволюц, байгалийн төсвөр, амьд үлдэх стратеги бүр ямар гайхалтай болохыг мэдээж харуулж байгаа. Тэгээ дараа нь одоо тэр энэ tree lobster-ийн хоёр хосыг Австралийн амьтны хүрээлэн дээр авчираад
маш нарийн хяналттай үржүүлгийн хөтөлбөр эхлүүлсэн. Одоо ийм эмзэг байгаа үед бол үржүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс өөр ямар ч аргагүй. Тэгвэл нэг үржүүлэхдээ дараа нь байгальд зогцож амьдрах байдлыг одоо бас хангаж үржүүлэх нь л гол ажил болчиход байгаа тийм. За тэгээд эхний үед одоо биенээс аимхаа маш эмзэг байсан. Тэгээд удалгүй одоо яг 92 болохоор зулцах төрж эхэлсэн. За тэднийг үржүүлэхийн тулд чигшил, температур, гэрлийн мөчлөгийг бүр яг тэр одоо нэг амьдарч исэн өндөр одоо тэр зохионы 23 км-ийн зайд байдаг лож таваарлын тэм шөнийн нөхцөлд тааруулж тохируулж ажиллаж исэн бүр. Дээрээс нь бүр модны байрлалуудын хүртэл ингэж дуурайж хийснээр одоо байсан газараа байна гэдэг нөхцөлийг бүрдүүлж ийж одоо буцаага одоо байгальд нь тавьж болохоор хэмжээнд үржүүлж тоо толгойг нэмсэн юм амтан байгаа юм. Би өгтө харуул айх юм байна. Би айн эвгүй юм бэл. Тэгэд нөгөө амтыг ингэж иймэрхүү жижигжүүр амтныг харахаараа хэдэн хөлтэй байна гэдэг нэг багцаа авдаг. Тэг хөлөөр тэр юм 10 хөлтэй байна уу? 8 архны төрлийн аалсны төрлийн 8 хөлтэй байна уу? 6 байлаа шавж юм байна гэдэг тий. Одоо тиймэрхүү 6 байна. За дараагийн танилцуулах хамтан бол такахэ гэдэг ийм шувуу байгаа. Уцсан хэмээн зарлагтаа 50 жил өнгөрсний дараа одоо уулсын гүнд дахин олдсон. За такахэ бол одоо зөвхөн Шинэ Зеландын өндөрлөгт амьдардаг нисдэггүй тод айгүй юм тий хөх ногоон өдтэй улаан хошуутай өвөрмөц шувуу. Тэг яг ингээд чанга өөдөөс нь харах юм бол ер нь айгүй сонио харагддаг. Ингээд айгүй юм том хошуун дээр ингээд хоёр нүдний ингээд харагдахаар нэг юм тогос шиг өддөөч юм шиг тий. Тэгээд тэд ихэнхдээ ер нь арал тусгаарлагдсан газар нутаг махчин амтан багтай газар ингэж орчин хувьсан хөгжсөн байдаг. Тэгээд нисдэггүй шувууны төрлүүдгээд бас нэлээд шувуу байдаг тий. Тэгээд эднэр маань бас нөгөө махчин амтан багтай орчинд л байдаг юм байна л да. Тэгээд нисэхгүй ээж болоод байна тий. За тэдний өвгөн нь бол одоо Полинезийн арлуудаас хэдэн 100 мянган жилийн өмнө Шинэ Зеландад хурж ирээд одоо сайхан хоолт хижээл ихтэй ингээд жин нэмээд одоо сүулдэ бүр нисэх чадвараа алдаа. Баясан л юм байна угаасаа. Одоо газрын амьдралд бүрэн шилжсэн гэж үздэг. За тэдний амьдралын үндсэн нөөц нь өндөр уулын энэ хөвдлөг өвсд талбайн хатуу одоо иш үндэс соёо зэрэг иддэг. За устдах эрсдэл боломжгүй мэт энэ цатгалан олон мянган жил амар тайван байдлыг нь хүмүүс ирээд бол ариу өөрчилсөн байдаг. Тэгэхээр 19-р зууны сүүл үе гэхэд такахэ маш ховордоод одоо 1898 оны сүүлийн амьд бод галт олдсны дараа шинжлэх ухаан тэднийг устсан гэж одоо үзсэн байна. Бүр албан ёсоор бүртгэсэн гэж устсан гэд. Гэвч одоо Шинэ Зеландын уус хад асахтай одоо цас мөс ориглуудтай хүн хүрэхэд бэрх геологи экологийн орон зайтай хэмээн одоо ганц хүн л ерөөсөө тэднийг байгаал гэдээсэн байна нэг хүн. За тэр нь болохоор энэ уулын анчин амтны судлаач Жофри Орбл гэдэг хүн юм байна. Тэр такахэ үнэхээр устсан гэдэгт ерөөсөө итгэдэггүй уулын хөндөд одоо маш бага хүн нэвтэрсэн газруудад байдаг гэж одоо тухайн үедээ бол үздэг байсан. 1948 онд Орвел Шинэ Зеландын өмнөд аралд орших одоо хол хүн хүрдэггүй мөрчийсэн уул руу олон толон хоногийн хайгуул хийсний эцэст нэгэн нууц хөндийг нээж тэндээс амьд одоо такахэ явж байгааг бол одоо өөрөө олсон байх нь тий. За энэ нээлт шувуу судлалын түүхэндх одоо хамгийн том энэ Лазарус момент гэх түрүүн тайлбарыг хэлсэн ийм одоо зүйл гэж хэлж болно. Тэгээ Шинэ Зеландын засгийн газар такахыг аврахын тулд дэлхийн хамгийн өндөр түвшний хамгаалтын схемүүдийг одоо нэгийг бүр тэрэн зориулж боловсруулсан. За тэр нь Predator Free Sanctuary буюу одоо махчин амтангүй аюулгүй хорогдох газруудыг байгуулад улс руу нэвтрэх одоо бүхий л махчин амьтдыг хянаж тусгаарласан арал руу шилжүүлж нутагшуулсан тусгай хөтөлбөрөөр тижээж хянаж генетикийн менежмент хийж эхэлсэн. Тэгэхээр хүн бол бас аврыг бол аварчдаг одоо ийм төрөлдүүлэн амьтд байгаа тийм. За такахигийн нөхөн сэргээлт нь ер нь амьтныг аварна гэдэг юу вэ гэсэн том асуултад хариу өгсөн бодит жишээ болсон. За өнөөдөр такахигийн тоо 500 хүрч популяцийн доктортой одоо өсөлт явагдаж байгаа. Энэ өсөлт бол ердөө амжилт биш. Харин Шинэ Зеландын экологи, шувуу судлал, хамгаалал, орон нутгийн одоо Нью Таху ард түмний соёлын одоо маш том ялалт гэж тооцогддог. Ийм зүйл байх нэ. За зарим хүмүүс нөгөө нэг юм устсан амьтдыг иргэн одоо хүний оролцоотой үржүүлэх яг хэрэгтэй ч юм уу гэж бас яригддаг л та. Хэрэгтэй. Яагаад гэвэл бид экосистемийг алдагдуулчаад нөгөө өөрийнхөө тарьсан балгийг одоо засах гад л ядаж байна. Ийм жижиг шавьж буй ямар ч амьтад буй экосистем бүр маш том гинжиглэхээний нэг хэсэг болж явдаг. Бид нарыг цэвэр одоо амьдрахад илүү урт удаан энэ дэлхийд амьдрахад
шавж хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг бид нэр ерөөс марч болохгүй тийм. За дэлхийн хамгийн том нисдгүүтэйт. Нисдгүүтэйч бас их инээдтэй царайтай. За саяны нөгөө такихитэй адилхан бас нисдгүү юм байна. За энэ какапо гэж нэрлэдэг юм байна. За энэ дуудлага нь ямар гэдгийг мэдэхгүй те. Какапо. Энэ амьтан болохоор бас л зөвхөн одоо Шинэ Зеландд амьдардаг дэлхийн хамгийн том нисдгүүтэйт юм аа. За өдөн ногоон өнгөтэй болохоор ойд одоо маш төгс төр ногоон өнгөнд нуугдах чадвартай. Мэдээж уг нь бол их том биетэй байхгүй юу. Тэгээ ойд аюулгүй амьдрахтаа энэ одоо ногоон байгаа л зогсож амьдарч байгаа ерөөсөө нэг бол нэг ногоон өвс, ногоон юу ч юм тэгж харагддаг гэсэн үг. За энэ шувуу нисч чадахгүй ч гэсэн модонд авирт их чадварлаг авирдаг, шөнийн цагаар идэж тэжээлээ олдог, удаан хөдөлдөг нь энэ амьтны гол стратеги гэж байгаа. Хурдан болгон оновчтой биш байгаа шүү дээ. За өнгөрсөн зууны ихэр какапо маш ихээр агнагдсан. За хүн болон шинэ орж ирсэн махчин амьтдын нөлөөгөөр устдах аюулд орсон. За нохоо муурч гэдэг юм уу тийм махчин амьтад бол одоо өндөг зулцаг насанд хүрсэн шувуу хэлбэрхээ агнчдаг болохоор амьдрах орчин маш эрсдэлтэй болсон. За тэгээ 1890-ад оны сүүл гэхэд шинжлэх ухаанчид за энэ амьтан устдаж үгүй болжээ гэж бас аль биесээр мэдэгдсэн. За гэвч одоо энэ какапон зөвхөн тэсвэртэйч биш. За мөнхөн одоо лазер амьтдын нэг болж хувирж байгаа 1970-ад онд. 80 жилийн дараа тий Шинэ Зеландын засгийн газар шувуу судлаачид тусгай хамгаалтын хөтөлбөр хэрэгжүүлээд энэ какапог predator free арал руу шилжүүлэн нутагшуулаад үржүүлэг болон генетикийн менежмент хийж эхэлсэн. За хамгийн шинэлэг арга нь болохоор гар хүрэхгүй баг гэж нэрлэж байгаа. Энэ нь юу гэхээр өндгийг хамгаална, залуу шувуудыг хүнээс аль болох одоо хол байлгаж судлаачид шувууны толгой хэлбэртэй юм тусгай багийг ашиглаж өндөгтөө нарцдаг хоол тэжээл өгдөг байсан. Байгальд нь буцааж тавихын тулд за энэ арга нь залуу шувууд хүнийг өөрийн ээж гэж хүлээж одоо аваад тасаад байхгүй нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгээд тэдний төрлийн зан төрх идэж тэжээл олох чадвар айх төгших хариу үйлдэл одоо энэ мэт нь одоо хатгалагддаг үлдээх зорилготой гэж үзсэн байгаа. За энэ арга нь бол какапогийн сэргийн үржүүлэх хөтөлбөр товсгол авчирсан. Шувууг одоо зөвхөн амьд үлдээх төдийгүй байгальд иргэн нийлүүлэх амьдрах чадвартай болгох хамгийн үр дүнтэй арга байж чадсан гэж үздэг. Тэгээд судлаачид ингэж өсгсөн залуу шувуудыг дараа нь нөгөө нэг махчин байхгүй тусгаарлагдсан predator free арал руу шилжүүлээд байгалийн орчинд нь бие дааж амьдрах чадварыг хадгалсан. Залуугаар нь тавиад те. За энэ хичээл зүтгэл амжилт авчираад какапогийн тоо сүүлийн 50 жилийн туршид бүр маш ихээр нэмэгдэж байгаа. Өнөөдөр хэдэн зуун байтугал амьд үлдэж сэргийн нутагшуулах хөтөлбөр дэлхийн одоо байгаль хамгааллын хамгийн амжилттай жишээнүүдийн нэг гэж дурддагдсаар байна. Би сая энэ шуугстай яг саналаа. Нөө Boy Hero гэдэг Ghibli-гийн нэг сүүлд нэг кино гарсан байхгүй юу? Тэрэн дээр нэг юм хүн шиг юм шоунууд гараад би яг ямар шоу гэдгийг ерөөсөө мэдэхгүй байгаад байсан. Нөгөө тав дүрд нь л тэглээ байдیں۔ Тэгсэн чи яг энэ байсан биз дээ. Хамрын нүхээр нь танилаа зайлхийг. Яг нэг шар шувууны шинж тэмдэг жоохон байгаа юм хөөрхий. Тий. Шар шувуугийн тотны шинж нь. За дараагийн амтан бол энэ ян цогол гэдэг монголоор бол хөх мөрөнлдөө энэ мөрөнд одоо их хачин амтан байдаг юм байна. Зөөлөн хуягт авраг яст мэлхий гинэ. Тэгээ дэлхийд дээрх хамгийн ховор хамгийн том одоо тэгээ хамгийн ийм сонин гэхөө одоо бидний нөгөө яст мэлхий гэж боддог яст мэлхий маань жоохон биш байгаа тань л та. Ийм төрлийн нэг яст мэлхий одоо янзын голын зөөлөн хуягт аврах яст мэлхий хэдэн зуун жилийн турш хүн төрөлхтөний үднээс ингэж даалт амьдарч ирсэн. За энэ мэлхий зөвхөн Хятад болон Вьетнамын голын одоо тэ сав газруудад амьдардаг. За уртаараа 1.2-оос 1.5 метр хүртэл одоо маш юм тэ том за зузаан зөөлөн хуягтай нэг кератин агуулсан одоо нэг тийм зөөлөн мөгөөсөрөх хүч юм нэг тийм хоёг байгаа даа. Тэгээ өргөн толгойтой хүчрэх хөлөөрөө усанд ингэж төгс зогтсон. За голын эрийг ургамлын дунд нуугдаж одоо хоолоо усны урмал загас жижиг амтнаас олж авдаг. Тэдний амьдрал нь бас их гайхамшигтай зогссон. Би бол харуул энэ яг юу вэ гэж жоохон эмээхэр тийм амтан байгаа даа. Тэгээ голын оролт ингэж нэг нүдээ ингээд те гаргаад хамраа ингээд гаргаад ингээд ангаа хараа байждаг ингээд шорондор ороод тэгээ харагдахгүй тэгээд одоо яг ан ич нь гараад ирэхээр одоо шууд л барьж авах нь л те тэгээд тэр яг хамар нь бас их өвөрмөц одоо ер нь ингээд зааны хошуу болох гээд байгаа болтой байгаа ингээд урагшаа ингээд жоохон ургаад тэгээ 20 дугаар зууны дунд тэднийг одоо байгальтаар устсан гэж үзсэн. Судлаачид аль хэдийн өвгөө болсон гэж тэмдэглэл зөвхөн одоо хэдхэн бодгал амтны хүрээлэнд одоо үлдсэн байсан. За гэвч байгаль гэдэг хүний төсөөлж чадахгүй хүчтэй юм төсвөртэй зүйл юм а гэдгийг эндээс харсан. 2000-ад онд Вьетнам болон Хятад дахь голын сав газруудаас энэ амьд бодгалууд илэрсэн. За дэлхийн дахныг одоо гайхшруулсан ийм үйл явдал болсон. Тэгээ хамгийн авраг зөөлөн хоёрт юм яст мэлхийн амьд одоо хэвээр
байжээ. Тэгээд амьд үлдсэн байтгалуудыг хамгаалж, үржүүлж, тоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын шинжилгээ ухааны хөтөлбөрүүд эхэлсэн. За насанд хүрсэн байтгалуудыг тусгаарлаж үржүүлгийн төвд авчирч генетикийн хяналт тавьж өндгийг хамгаалan үр төл гаргах боломжийг нэмэгдүүлж байна. За эдгээр арга хэмжээний ачаар хэд хэдэн байтгал амьд үлдэж популяц баг багаар сэргээн өсч байгаа ийм стата мэдээлэл байна. Үгүй нэрээ хамар мамар гахаа шиг юм шиг юу вэ те? Бүр зарим нь уртаага яг энэ зургийг сая харлаа. Ястаа хөргөн том амтан биш те. Энэ бас цадах гэж ихий мэддэг байх та гэж бодогдлоо. Энэ ер нь тоо толгой буурахад нөлөөлсөн баг шиг гэж. За цаг баг байгаа ч гэсэн дараагийн амтны хэлчихье. За энэ Кубын Соленодон гэж нэг амтан байна. За энэ болохоор арлын тусгаарлагдсан бид нэг сая нэлээд хэдэн амттыг арал дээр байдаг гэж ярьлаа те. Арал тусгаарлагдсан амьдрах орчин хэцүү юм шиг боловч яг үүндээ устдаж үгүй болохоос заримдаа бол бүр аврагдах боломж болдог газар арал. Энэ хүнээс тусдаа те. За энэний гайхамшигтай нэг жишээ бол одоо Кубад амьдардаг Кубан Соленодон гэж амтан байгаа юм. За энийг бол орон нутгийн нэрээр нь Альмикю ч юм уу тэгж нэрлэдэг юм байна. За энэ Соленодон нь болохоор жижиг шавж иддэг тийм мэрэгч амтан. Угсаа нь бол одоо бүр динозаврын үед үүссэн гэж тооцогддог. Одоо цагт бол маш цөөхөн үлдсэн амьд үлдсэн амттын нэг байгаа юм. За тэрний өрмөц шинж чанараас нь дурдвал урж шүдний одоо завсарт нь гэх юм уу? Ийм хортой шүлс ялгаруулах систем байдаг. Тэгээд энэ ер бусын эртний амттын хэв шинжийг бас одоо цагт агуулад амьдарч байна гэж үзэж болох юм. За энэ Кубын Соленодон нь шүний идэж тэжээлт амтан. За ой модон доторх навч мөчрөөс хоол тэжээлээ олж иддэг. За энэ амьтдын одоо эколог амьдралын хэв маяг байгальд хэрхэн зохицсон одоо ч гэсэн бүрэн судлагдаагүй. За энэ тэднийг судалгааны хувьд онцгой чухал төрөл болгож одоо бас ингэж алдаршуулж чухал болгож байна. За эдгээр амьтад маш ховор болохоор нэг үе устдаж үгүй болсон гэж бас яригдчихсэн. За тэгсэн одоо 1974 онд үндэсний одоо паркийн ойгоос нэг бодгол амьд олдсон нь за судлаачдыг гайхшруулан баярлуулсан. За энэ явдлын дараахан хэд хэдэн судалгааны баг энэ төрлийг илрүүлэх, барьж судлах ажилд орсон. За тэгээ 2016 он гэхэд паркийн дотор болон гадна талд 11 ширхэг энэ Кубын Соленодон байна гэж одоо бариад наривчлан судалсны дараа аюулгүй орчинд сулалсан. За амьд үлдсэн бодголын тоо бодтойгоор одоо тодорхойлогдсон. Судалгаанаас харахад бол энэ амьтдын тоо толгой зөвхөн одоо паркийн дотор байсан энд л байгаа биш. Бусад ойролцоох нутгуудад ч гэсэн одоо амьд үлдсэн байж болохыг харуулдаг юм. Үржсэн байдлыг харахад 50-ад явуулгууд л үржсэн байдлаар нь тэгж дүнсэн юм шиг байна. За тэгээ өнөөдрийн байдлаар бол энэ Соленодон зөвхөн Кубад амьдардаг нэг төрөл. За ойролцоох одоо Испаниола арал дээр за бас нэг өөр төрөл зүйл нь үлдсэн байна гэж судлагдсан байдаг. Тэгээ энэ эдгээр амьтдын цөөхөн амьдрах одоо орчныг хамгаалах шаардлагыг нэмэгдүүлж байгаа. Одоо онцгой орчинд амьдраад байна. Тэдний амьдрал, генетик, өрмөц чанар, экосистем дэх үүрэг надад тэднийг хамгаалах гол зорилго. Яг энэ дурддагдсан амьтдын хамгийн гол юм тэдний экосистемд гүйцэтгэж байгаа үүрэг бол тэднийг хамгаалах хамгийн том одоо шаардлага үүсэж байгаа юм аа. Бид тэрнээс нь болоод хамгаалж байна гэж ойлгож байна те. За энэ Кубын Соленодон зөвхөн нэг төрлийн мэрэгч амтан биш. Яг нөгөө силикант загас шиг динозаврын үеийн амтан. Өнөөдөр бид харж байгаа жинхэнэ бас л домогт амтан. Бид эндээс одоо үүсэл хөгжүүлэлтэй хөвгтэй амт яаж үүссэн ч гэдэг юм. Бид түүхийг устгаж бас болохгүй учраас байсан амтныг байгаагаар нь байлгал тал болчиход байгаа юм. Энэ ямар сонио чоргоолж идсэн шиг бас амтан байна. За нэвтрүүлгийн төгсгөлд хамтран ажиллагчид ор те бидний Антидын ертөнц нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Алтан гишүү та нар манаас дэмжиж ажиллалаа. Тэгэхээр Алтан гишүүн гэж бид од мөндрийн үйл ажиллагааг дэмждэг. Жилдээ нэг удаа 100,000 төгрөгийн хандив өгдөг хүмүүс Алтан гишүүд гэж тусдаа группт оруулаад нэвтрүүлгийн өмнөх бэлдэх явц болон одоо арын байдлыг нэвтрүүлгээс бусад үеийн байдлыг та нартайгаа хуваалцдаг байгаа. Тэгэхээр Алтан гишүүн болж та шинжилгээ ухааны таны мэдхүйг төгөөнд дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх юм бол Хөдөлთა хөгжлийн банкны IBAN дугаар нь 94400 данс нь 419 104 518 гэсэн од мөндөр таны мэдхүн сууг гэсэн Хөдөлთა хөгжлийн банкны данс руу 100,000 төгрөгийг гүйлгээний утган дээр өөрийнхөө утасны дугаар Facebook нэрээр бичиж хийснээр манай менежер рүү тантай холбогдоод таныг Алтан гишүүн болгоно. Тэгснээр та од мөндрөөс одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаа юмд одоо өнгөө оролцох, ингрийн тэмдгээ зүүх, дээрээс нь та нэвтрүүлгийн үзэх болгондоо би шинжилгээ ухаан таны мэдхүйг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулжээ гэж багталтайгаар үзэх бүрэн боломжтой. Хамгийн гол зорилго нь бид шинжилгээ ухаан таны мэдхүйг түгээн дэлгэрүүлэх юм аа. Тэгээд Алтан гишүүдтэй үргэлж баярлалдаг шүү. Баярлалдаг шүү та нартай. За тэгээд хүмүүс айгүйх нөгөө
хүн бол хамгийн хэрэггүй амьтан. Хүн хэрэггүй л гэдэг. Одоо бид нар уг нь амьдрмаар байна. Өнөөдөр бол одоо хүн ямар хэрэгтэй вэ те? Юу хийж ямар гайхамшиг бүтээж бас чадах вэ? Одоо өөртөөх нь ч бас одоо оруулсан хор хөнөөлөө эргэс хэрэгэж байгаа ч. Гэхдээ хүн бол ингэж те чаддаг. Одоо тий ийм гайхалтай бас хүмүүс юм байна гэдгийг дээр гэж бодлоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд дэмжиж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа амьтдын ертөнцөөр эргэж болцгоё. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансга 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.